Хан суимэл цулгийг ханзартаа нарийн ширмэл зоддогныхоо тоороо хэгэлцэртэй сурраар боосон гисгний уран сүлжээ садартаа өрөвдүүдэн өвлүүлэн үдээсэн энэ сайхан цаг хугацааг өрөвдүүд нь өвлөн уламжлан байгаа цагдор хорон чөөсөн та бүхэндээ энэ сайхан дэлгэр зууны гэгэн сайхан мэндийг өргөн дэвшүүлж мэдчийлье. Та бүхэндээ уртын сайхан дуу аялгаа өгшгийг өргөн дэвшүүлж та бүхэндээ сайн сайхан бүхнийдийг өргөн дэвшүүлэх хэмээн уртын дууч Ууган Батыг та бүхний өмнө өрж байна. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр энэ сайхан бороо хуртай өдөр Санзайн аюу шагсны маань мэндэлсний 100 жилийн ан өдөр тохиож байна. Тэгээ та бүхэндээ айн баярын мэндийг дахин мэндчлэн хүргэе. Өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэндээ зориулаад Монгол ардын уртын дуу Уяхан зам бүтэвийн наран химээх дууга айгуугээр ям та бүхэндээ хүргэн дуулъя. Бүгдээрээ сайхан хамтдаа дуулцгаая. Ол усны деваачин болсон гэгэн сайхан орчинд өрөө хөгтүүдийн сайн сайхан явах цаг мөчийг бий болгож бүтээсэн энэ сайхан эрхэм хүний өргөжлөл болсон өрөө хөгтүүд асценер авгнагцууд та бүхэндээ орчлон хорвогийн хамгийн сайхан бүхний дээдийг өргөн дэвшүүлж аялгуу сайхан уран бүтээлээрэн аялгуу сайхан хөг ишгээрэн та бүхэндээ мэдчнүү хэмээн та бүхдийн халуун сайхан алууд ашиптаар энэ сайхан гэгэн хамиртон дуучин авиастаг уран бүтээлч Батэнэрлийг та бүхний гэгэн хамиртон өрн залъя. Яа, сайн бацхан уу энэ төрөлцөөсөн.
Дуртай бүх сайхан Монгол хүмүүстээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За тэгээд 100 жилийн хойн баярын мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. За ингээд энэ дага бүх сайхан хүмүүстээ монголчуудад зориулаад за мөн энэ дага сайхан хайрхад лус садгаан одоо харагдаж Монголын зохиолч төвлийн шагналт Алтан дэлгүүр ахын маань үг Бурхандан зориулж дуулаараа эмэг саврамтэл өргөн бүрье. Дуучин ган баярыг та бүхний өнөрж байна. Бүгдээрээ хамтаа сайхан дэлгэр Монгол их орныхон сайхан талбай дээр гарч иж хамтдаа дуулж үжиглэхийг та бүхнээс хүсье. Баярлалаа. Дуучин ган баяр. Соо баярлалаа. Нөхөө сайхан үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ үжи мэндийг өргөн дэвшүүлье. Тэгээд алдарт их Санзан аюушгай мэдсэний 100 жилийн энэ сайхан үдэш та бүхэндээ мэдчихэж байгаадаа маш баяртай байна. За бүгдээрээ сууд дээр бүжигж болно шүү дээ манайхаа. Гадаа жоохон сөрөөхөн байна те. Сайхан биелчих. Ямар гоё юм бэ? Өшөө гоё. Амгалан мэрдэно авшиг шинсэн моднохтон аммарч тухолно ахад сахалтараа зингэн мэрдэно авшиг шинсэн моднохтон аммарч тухолно ахад сахалтараа зингэн мэрдэно сатан бүрд ослон минь сайн байна Sarıldırık eftim, sarıldırık o Sarıldırık gitti, şu sarıldırık o Sambe hatıga bilgin, yürü derdim o
잘라모 싸우고 들어가고 싶지 Өнөөдрийн энэ сайхан үйл ажиллагааг нээж өгнө хэмээн цамдаа гүйж ирхэн хүмүүнийг та бүхнийхээ нэгэн сайхан амиртоо өрн зааж өгтөн авъя. Заарыг сайхан галбаа өчөө манайхаа. Хаамн уртасаж удаан жаргаж эдгээр сайхан Монгол их орндоо тэмүүл дүүрэн байгаа, ажиргалтай байгаа, сайхан өрөө хөвгүүдийн альцэнэртэй сайхан бүхнийдийг өргөн дэвшүүлгийг хүсье. Ээжим 100 жилийн гад хүрэлцэн ирсэн ахан дүүс ачзээ Ахмад настан буурлуудаа сайхан бүхнийг хүсэж уухтуудаа жаргалтай амьдрахыг настан буурлуудаа хүсэж ачзээ үр хүүхдүүдэд сургуулийн өндөр амжилттай эх орондоо хийх хүссэн ээж аавдаа энэрл хайртай хүн болон хүмүүжээрээ гэдэг мэндийг дэвшүүлье. За та бүхэндээ их баярлж байна би. Өрөө хөвгүүд, альцэнэр та бүхэн маань дэлгэр сайхан Монгол их орндоо ихий хийж бүтээж ажиргалтай сайхан байхын өрөөлийг өргөн дэвшүүлсэн хамжаа өгчтэй баярлаа. Та минь урднасаж удаан жаргаарай. Хүрээ! 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 Уулзан учрахын учиг бэлэгдлийг бий болгож өнөөдөр ах дүүстэйгэн эрхэм сайхан одоо азаа борлуудтайгаан ав наацуудтайгаан учран золгож байгаа та бүхний өмнө тог баярхахыг үг хэлж та бүхэнтэйгээ мэдхийг хүсье. За бүгдээрээ нэг сайхан хадгалаач. Өнөөдөр бидний ээж, эмээ, эгч, Санзайн Аюуш хэмээх хүний 100 жилийн ойн өдөр зохиож байна. Энэ ойн баяр төрөлцөн ирсэн үр хүүхэд, ачтай, ахан дүүс та бүхэндээ маш их баярлалаа. Ээж Аюуш маань 1926 онд Түшэтэн аймгийн Ахаа гүний хошуунд одоогийн Сэлэн аймгийн баруун бүрэн сумд Гомбын 2 дугаар охин болж мэндэлсэн. Нутаг орондоо дархан хэмээн нэрлэгдсэн Дамбын 2 дугаар хүү Сүхбаатартай гэрүүл болж 8 хүүхэд төрүүлсэн алдартай хэлээ. Энэ өнөөдрийн арга хэмжээнд төрүүлсэн ирсэн та бүхэндээ ажлын амжилт, сургуулийн амжилт, ад жаргал, эрүүлэн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Ээж маань яг энэ газар шороон дээр энэ нутагт энэ уул усны энэ хоёр хайрхны өвөрт амьдралынхаа сүүлийн 20 жилийг өнгөрөөсөн байдгийг. Ингээд баярын үйл ажиллагаа нээснийг
мэдэгдэе. За баярлалаа. Танд хигэн сайхан бүхний дэдийг өргөн дэвшүүлье. Ирээдүйг хүсье. Ингээд энэ сайхан өнөөдрийн үйл ажиллагааг үргэлжлүүлээд дараагийн бас эрхэм хүмүүнийг бас өгүүлж та бүхэндээ ах дүүстэй талархал дэвшүүлж бичлэг дэвшүүлэх юм байна. Үлзий товтох хичээг та бүхний өмнөрж байна. Өнөөдөр нэг сайхан нэгэн даалгадаш. Өнөөдөр бол бидний ах дүүсийн бидний нөхөрлийн хамгийн сайхан гэгээ ертөнцийг хорвоод идэхийг хүртэл хораараа хайрлаж ийм сайхан байгаа өдрийг бий болгож байгаа та бүхэндээ сайн сайхан бүхнийг өргөн дэвшүүлэх гэж байна. Ээжихэд хүчтэй тэмцээд ах トゥ амраг садан бүгдээрээ уулзаж үзээд баяртай сайхан байгаа үлээ. Энэ сайхан баяр нүцгийг тохиолдуулаад та нартаа цуглаж ирсэн та бүгдээрэнд нь аз жаргал эрүүлийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. 800 төгийг нар зохиорож намхан хүлэг мөрдөг мөнөж дэлхийн зулаад бүгшиж явсан наран сүлжтэй Монгол төмний минь өрсөлдсөн эрхэм тав хүмүн элгэр сайхан байж эрүүдийг ажаргалтай гэгээн байх болтугай. Энэ үйл ажиллагааг хүндэтгэж сайхан найзуудын сайхан нөхөрлийн цаг хугацааг бий болгож бие биедээ зориулж тэр дундаа ах дүүст нь хамаатан заднууд нь зориулж өнөөдрийнх нь үйл ажиллагааг хүндэтгэж ирсэн Монгол Улсын Зөвлөрийн ажилтан дуучин Инг болдын чулуун чимэг дуучныгаа Монгол Улсын Зөвлөрийн ажилтан дуучин Гүр Одвиан та бүхний өмнө өрж байгааг хүлээн авна уу? Алдаа шүүгтэж авъя. За, сайн байцгаана уу? Зуны дэлгэр сарын мэндийг өргөн дэвшүүлье. 100 жилийн аан баярын мэндийг өргөн дэвшүүлье та бүхэндээ. Аз жаргалыг хүсээд нэг цагаатаа дэвшчихье. Гайхалтай сайхан өдөр байна та бүхэнтэйгээ учран уулзаж уран бүтээлээрээ олгож байгаадаа Пойдесиг баяртай байна. Тэгээд Монгол Улсын урлагийн гавь сэтгэлтэн Үлзий өргөшийн аялгау 93 наадам дууга өргөн барих таатай байна.
Айдан өргөж байгаа эрхэм уран бүтээлч найз, соёл урлагийн сургуулийн нэг ангийн найз, Монгол Улсын соёлын дэргэний ажилтан Энхолдын Чулуун чимэгтэй бүгдээрээ баярлалаа. Баярлалаа. Уран бүтээлийн дэргэжлээсээ. Энэ сайхан баярт хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Маш их сэтгэл гаргаж энэ сайхан арга хэмжээг авч байгаа энэ зохион байгуулж байгаа дүүн нартаа, хэгч нартаа одоо баярлалаа. Тэгээ ахын дүүстэй сайхан баярын мэндчилгээ төвшүүлж за одоо бас өөрийнхөө зохиосон шүлгийн хэсгээс илье. Гадаа дотоод явах нэг нь явлаа. Гайхамшигтай сайхан амьдрах нэг нь амьдралаа. Гагцхүү нутаг ижи 20 сэтгэл төлөлөө. Анган сар нисдэг шуутай. Нутагтаа энхри багнасаа дурсах гээд ирэхэд эрэг ихэд дөрвөн өдрөл тосоод авдаг нутагтай нэг л сайхан. Энэ яванасанд минь төшөлдөг өвд тэн бүрсээ. Эрэг цүүлж нэг бодоход энэ сайхан Сэлэнгэ аймгийн мандал суманда хайргүй хүн гэж байхгүй нэ. Хайрлахгүй байхын аргагүй сайхан хүмүүс гэж байх юм аа. Та нар минь юм аа. Харамлахгүй байхын аргагүй их орн гэж байдаг юм аа. Монгол минь юм аа. Бидний зуунд би Чингисийг биширнэ. Энэ зуунд их зохиолч Нацаг Доржийг хүндэлдэг. Өнөөдөр харин хорон цугларсан та бүхэндээ би баярлалаа. Өнгөт энэ орчлон дээр ийм сайхан жаргал байдгийг бид мэдэрлээ. Хөгжмөр бол бид хөглөгдлөө. Хөх намын тэнгэр шиг уужим сэтгэлтэй та нар минь хүний илдээд хүн өөсөө мөнхөд оршихоо Монголын минь ясч байгаа ахан дүүсийн ясыг дээдлийн хүндэдээ хурай гэж. Урачтай уусаг түшгтэй ав яваарэ. Үнэн чандаа тал шиг ноён руу байгаарэ. Үлгэр жишээ амьдралыг найс нөхдөд уурайсан. Үлэмжийн чанар нь төгс жаргалтай сайхан амьдраарэ. Наран гэртээс тэнэс гавчир хүүхдүүд нь юм аа. Насаараа хайлхайнда намуудаг тайван ноён руу. Найс нөхдөд дундаа нарийн чүгжүүн хүн чанараа. Нартад ховрхон хүн та нарыгаа жаргалтай сайхан амьдралыг өрөөж байна. Хоёр мөр хал салсан. Энэ замнаас нэг өнгөн зугтааж ирсэн нэг мөр байгаа. Энэ хастамхтай доктор. Хийцтэй мөрдийнхоо сайхан гүйлийг хойдортаа. Заинхүү гэртийн хүндэд зохион байгуулагч Санзан Аюуши 100 жилийн нэрмэдэд хурдан их насны мөрөдөө хурдан ямар нэгэн бодлон байхгүй сайхан хүндэрлэж барайнд орлоо. Дэшээ саяг нэртаа инжи наадам дурлсан хэрэлүе дурстаа гэмээр сарал дэнждэ ойя сайдан жигдэрдэ за энэ хүү дартын хүндээ зохион байгуулж байгаа хурдан дагны мөрөдөө ямар нэгэн бодлон байхгүй гарын нарын цухраас нэгэн зэрэг сайхан ирэхэд 50 амиртай халтар даг өнгө аваа гарлаа. Амын үзүүн дээр 47 номертой хул даг амын үзүүдэд гарч явнаа. Арын 3 4 5-ын даг нар бөөндөө. Амбан дээр номертой сайхан баярын хултаас төрөө магнат төрсөн олноо наадам чи олноо баярлуулаа. Амын үзүүн дээр 100 номертой Инкотын хонгор даг, 63 номертой хонгор даг, 41 номертой өнгөрч уралдаацсан халтар даг айргийн 5 турдлаа. Нар хурдагчсан зуны сайхан дэлгэр намрын дунд сарын шинийн дөрөвний бэлэгцсэн өдөр миний найз Сүхбаатарын Ганбаатарын ээжийн 100 насны ой баярыг өнөөдөр үр хүүхдүүд хамаатан садангууд нь тэмдэглэн энэ Сэлэнгийн мандал сум дартийн хойдлын их мандал хайрхны үрт өтгөн сайхан ахан дүүсээ цуглуулсан мандалчуудаа цуглуулсан өнөр өтгөн сайхан наадам хийж байна. Ингээд би энэ Сэлэнгийн аймгийн мандал сумд
1989 онд энд ажиллаж амьдэрсэн хүн байгаа. Тэгээд эдний одоо энэ аюуш гэж хөгшний хүү Сүхбаатарын Баттай одоо 1989 оноос хойш гэр бүлийн найзууд болж бид бүхэн одоо авгаа өгöd ханы жилтэйгаа бид бүхэн хоёулаа одоо ялах нойтой хүүхэдтэйгаа гэж цуг гэр бүлийн найзууд болж амьдралаа холбож одоо өнөөдрийг хүртэл 37 даймын жил болжээ. За яг энэ дотор миний найз 2006 онд хороогийн мөнгө хүсийг үзчихлээ. Тэр үед яг бидэнд бас хоёр хүү охин хоёр нь баг ингэж нэг хороогийн мөнгө хүсийг үзчихсэн бас үе үдээ. Үүнээс хойш бид бас гэр бүлтэй, хөр хүүхдүүдтэй одоо ингээ холбоо гэлгээтэй өдөөг хүртэл бас ингээд найзлаад ингээ явж байт юм аа. Тэгээд миний найз өнөөдөр хэдий байхгүй ч гэсэн бид бүхний ярьсан болгонд дурсагдж байдаг нэг тийм мөнх хөрсөн Сүхбаатарын Бат гэж миний найз байлаа. Би өөрөө Өвөрхангай аймгийн Баяндөр сумын хүн. Тэгээд энд ажил амьдралаа холбогдсон би нэг ийм найзтай хүн байлаа. Ингээд наадамд нэрсэн сайхан байна. Хуран цугларсан олон хур усаа хайрлсан Тэнгэр хангай өнөөдөр маш сайхан өдөр байлаа. Ингээд энийг зохион байгуулсан ах トゥ үр хүүхдүүд, найз нөхдүүд нь бүгдэнд нь эрүүлэн сайн сайхан бүхнийг хүсээрөөё. За ингээд миний ээж Сайсмаа гэдэг хүн байлаа. Тэгээ миний ээжийн хамгийн том эгч нь Аюуш гээд тэгээд Амгалан сүрэн Сайсмаа Цэнцүрэн Балжир Цэнджүү гээд энэ хүүхдүүдийн үр сад байна. Тэгээд миний ээж Сайсмаа бол хоёр хүүхэдтэй ахтайгаа би ингээ хоёулаа. Тэгээд дандаа энэ эгчээ хаан үр хүүхдүүд хамаатан садан ах дүүнэртэй ирж өнөөдөр 100 жил Аюуш эгчээ хаан 100 жил яваад ирж олцож байгаад маш их баяртай байна. Ингээд ах дүү нартай эрүүл сайн сайхныг хүсээд урт удаан наслах болтугай. Дандаа дахин иймэрхүү уулзалт зохиож ингэж уулзж байхын ерөөлийг өргөё. Маш их баярлж байна. Намааг өсгсөн эмээгийн маань 100 насны тохиож ах トゥ амраг садан хотод олон мэн ингээд бүгдээрээ сайхан наадж байна. За миний хувьд болохоор энэ хөгшний ач хүү, том ач хүү юм байгаа. За миний аав за энэ нутаг усандаа бас ажил хөдөлмөрлж байсан. За манайхнаар бол одоо хочин сайн мэдэндээ Матик Гамбаа гэж хүний хүү байгаамаа би. За ингээд энэ хөгшний ач хүү болж өсөж өндийж төрсөн нутагтаа ингээд амьдран сууж байгаадаа үнэхээр сайхан байна. Өнөөдрийн арга хэмжээ, наадам маш сайхан өргөн дэлгэр болж байна. За ингээд та бүхэндээ хотод олноороо өргөн сайхан наадамлаж сайхан баярлцгаагаарай. За мөн эрүүл аз жаргал сайн сайхныг бүгдд нь хүсэн өрөөё. За сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Би Аюуш эмээгийн том охин Ламжавын ууган охин Ууган баярын охиныхон нөхөр хүргэн байна. Тэгээд бүгдээрээ энэ 100 жил маш сайхан болж өнгөрч байна. Тэгээд бороо хур тэгшэрсэн сайхан өдөр болж өнгөрч байна. Та бүхэндээ бүгдээрэнд нь баярын мэнд хүргье. Сайн байцгаана уу. Би Жудан Ариун Балын том охин болох хүслэн байна. Бүгд найрамдагтад дардсан хөх хотоос миний элен зэмээ болох Санзайн Аюуш ахсны 100 жилийн айн баярын мэнд бүгдэнд нь хүргэе. Тэгээд хамт байж чадаагүй ч гэсэн зүрх сэтгэлээрээ дандаа хамт байсан шүү. За тэгээд бүгдд нь эрүүл аз жаргалыг хүсэн өрөөй. Баяртай. Аюуш эмээгийн 100 жилийн айн баярт оролцож, эмээ аав ээж ахыгч хамаатан төрөл садандаа баярын мэнд хүргье. Би наадмын нээлтийн бүжгийн бэлтгэл гараад завгүй болсон болохоор очиж чадсангүй уучлаарай. Тэгээд та бүхэн сайхан баярлаж, сайхан надаарай. Амжилт хүсье. Аюуш эмээгийн 100 жилийн айн баярын мэнд хүргэе. Өргөмжлөл хүндэт танаа гэсэн байна. Сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хөв нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа мэдлэг оюун, авьяас чадвар, хүч хөдөлмөр, бие сэтгэлээ зориулан ажилласан ажлын амжилтыг тань өндөж
иргэдийн хурлын хүндэт өргөмжлөөр шагнаж урамшуулва. Үйлс үтэж өлзий буян оршихуул тухай Мандал сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга энэ Батбаяр зүүн хараахад 2026 оны 6 сарын 17-ны өдөр гэсэн байна. Үсгийн хөгжилд хамтдаа хүндэт Гамбатын шижир танаа гэсэн байна. Авч тээвэрчин осолгон андаа гэдэг шиг. Гамбатын шижир таныг хүндэтгэлийн тайснаа. Хүндэтгэн өрн залъя. Бүгдээрээ сагаад төший. Аймаг орон нутгийн хөгжил сэлэнг төмнийхээ амьдралын сайн сайхны төлөөх үйлсэд оюун ухаан авьяас чадвар хүч хөдөлмөрөө зориулан амжилт бүтээл гаргасан таны сэтгэл зүтгэл бүтээлийг үнэлж аймгийн засаг даргын чуу хүчгээр шагнаваа. Үйлс бүтэж өлзий буян оршуулдагваа. Сэлэн аймгийн засаг дарга энэ лавгдарч 2026 оны 6 сарын 20-ны өдөр гэсэн байна. Хүндэт Ислам жавтаныг хүндэтгэн өрн залъя. Бүгдээрээ адагший. Бас л хөнгөн боос биднээс хөнгөн боос тэ шогшоороо ороод ирлээ шүү дээ. Түрүүн дааганд оролдуулчихдаг байж үгүй юу? Адагший. Алжирыг үсий. 100-аас 6 дот хаяг толгойлтгой гэсэн сайхан өрөөдийг өргөн дэвшүүлж байна. За дараагийнх нь бас аймгийн засаг даргын аймаг орон нутгийн хөгжил сэлэнг төмнийхээ амьдралын сайн сайхны төлөөх үйлсэд оюун ухаан авьяас чадвар хүч хөдөлмөрөө зориулан амжилт бүтээл гаргасан таны сэтгэл зүтгэл бүтээлийг үнэлж аймгийн засаг даргын жуу хүчгээр байна. Сэлэнг аймгийн засаг дарга энэ лавгдарч 2026 оны 6 сарын 20-ны өдөр гэсэн байна. Хүндэт ариун эрдэнэ танаа гэсэн байна. Хадгалан си. Монгол улсын алдартай яаж ариун эрдэнэнийг өрчөөд. Эрхэм мөндөд таны хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасныг тань үнэлж хөнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2026 оны А154-р тушаалаар Монгол улсын засгийн газрын шагнал хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан тэмдгээр шагнаж үнэмлэх болгоо. Монгол улсын засгийн газрын гишүүн хөнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд С Эдэр Бат гэсэн байна. Эрхэм мөнд Жудаан Батул таныг хүндэтгэн өрн залъя. Аймгийн аврагч Батул. Энэ ховцсон гэхдээ улсын аврагч шиг ороод ирсэн юм шүү. Арай ганга нөгөө надаас ганга. Би нөгөө морь дагаж бүр бадаарлаа шүү саябрээс. За баяр үргээ. Батата. Адагший. Монгол улсын аврагч болох тухай гэсэн сайхан ирээлийг өргөн дэвшүүлье. Шүүхийн шийдвэрийн шүүхийн шийдвэр юу вэ? Гүйцэтгэх байгууллагын системийн ахмадын нэгдсэн хорооны хүндэт тэмдгээр шагнаваа. Итгэл ахмад гинэ. Ахмад анд орсон юм шиг. Хорнда Гамбалт 2026 оны 6 сарын 22-ны өдөр гэсэн байна. Дугаар 69 эрхэм мөндөд итгэл гэдэг юм да. Эрхэм мөндөд Сүхбаатарын лам жав танаа гэсэн байна. Ахвар санаа зовцсон явж штийн дараа. Итгэл төхнгээд 6 сарын 20-ны өдрийг дуустал итгэл зөөлөж болох нь наадах байсан. Чи он сонирхолтой биш үү те? За дахин хадам баяр үргье. Батбаяртай баярлалаа. Өдрөөсөө гадагший. Ажлын өндөр амжилт хүсье. Өнөөдөр бол нар хор тэгшэрсэн сайхан өдөр байна.
Одоо дахиад нэг шагнал явагдана гэлээ. Тэгээд хэнийг өрчий. Яг яасан ч нэрийг мартчихлаа шүү. Гасуу манай хүргэн уйрлын өөрөө өргөн байж юу вэ? За тэгээд сая хүчээр шагнал өгөхөр болчихоо эсвэл бодож явсан болоо. Хамгийн сайхан сэтгэлтэй хүнийг одоо 100 жилийн ойн одоо өдөр шагнах ч байгаа байна. Тэгээд Сан тэнгэр компаниас гисэн байна. Гүйцэтгэх захирал оюун чимэг хамгийн сайхан сэтгэлтэй хамгийн хүнд цан тэнгэр хувьцаа компани батламж 500 мянга гэсэн байна. Итгэл. Тогос юм итгэдэг. За итгэлийг өрий. Баярлалаа манай. Чамаг байн наашлаад харна өгч шүү дээ хүчээр. За энэ ч ахтай хоёр хүргэн. Сайхан улши. За чиглээс баярлалаа. Ажлын өндөр амжилт манай ганаач бас засаг дарга шиг гараад ирсэн байна шүү. За одоо ингээ бөөгнөсөн дөрөв танилцуулга явуулчих хөө. Гэмэг мандалсан артын гол захаалтж алдартыг санзан аюуши мэндэлсний донжидэн адаруудасан хурдан яг насны мартын орулдааны дөрвөгнө туаамги батсумбарсан минуя тэатэн шага хөрөн аман хөтөн эдэр сүхий сарта хөрөн аман хөтөн эдэр сүхий хээр аргийн гурав эдэр сүхий хамар цагаан аргийн тав Сэдэнгэм мандал сумын атар туяач батуртын ойсон энэ бачаргалын юм бухан тэгэл уртан хөлгийг анхан сахыг ойтон антамрамга тагар хэнзууда тэгэлг тагар сүтрэх жоллаатай жэсэн дууга зангидсан хазаараараа сардаг төгсөдийн бага торг бие чамганда тура тавгийн гатаага Oda hurtum golgode vansan gogdodan gevet. Aksurgode zorche bakşidasan geçecek bakmazana durduk. Baga caham beyda bancı kahınırtın devatır bakmazır müstesnay. Bang suruduk müstesna baktım garamga hurtum golgodene. За бүгдээрээ сайхан баяр хүргэе. Төрүүл жаргацсан энэ сайхан бүлгүүд төрийн төмөн ихэд автгаа гэсэн сайхан ирээдийг өргөн дэвшүүлгээд таатаа байна. За ямар тач төрүүлж ирсэн одоо хурдан хөлгийг энд одоо зогсож байгаа даяа гэд сайхан хурдан хөлийг мотоциклээр шагнаж байгаа юм шүү. За энэ хүүхдийн бэлгэнүүд. За манай оёоч даага аваад ороод ирээ. Цоллуулъя. Яасан бэ? За. Ямар олон зонтой. Баяр хүргэе. Алдартай санзан аюушийн агсны мэндэлсний 100 жилийн ойд хурдан
төрүүлэн ирсэн одоо их насны морд энэ сайхан дааюу нэртэй цэнхэр мотоцикл гэдэг одоо шагнаж байгаа юм байна. Би шагнаж өгч надад өгч явах чи очоод өгч чи би яг авах гэж байсан сая. Нэг юм ярьчих юм хоёр төв. За бүгдээр энэ өдрөө мэнд хүргэе. За манай гэр бүлийн зүгээс манай хамаатнуудад хурдны мөрөндөг хонгор хүүгээ түрүү жил 100 жил нөгөө нэг баажаа гэж миний мэдл баажаа гэж хүний морийг азаргыг онц төрүүлсэн учраас шагнаж байгаа шүү. Олон сайхан морд үйж одоо арай төрөө хүрдэх болтугай. Сурлага хөдөлмөрийн хөдөлмөрлөж яа хонгортой. Аюуш аксны нас 100 насны зориулсан уулзалт баярын арга хэмжээндээ. Уулзалт нь төр төрөстэй эв нэг төгчүүлж удмын хэлхээ холбоогоор батлах эрхэм зорилготой байлээ. Халуун баяр үргийг өнөөдөр ажиглалтай байгээ. Би гүрүүд минь гэр бүлээс гэсэн. Баярлалаа. Харлиж явна хөө. Сэдэн командон сумын алдартай санжи аюуши агсан мэдсний 100 жилийн хурдан дагнуудын уралдааны түрүү магнат сайн баярын хүрэн хот их хотын хонгор наран баярын хонгор эрдэнэ хонгор Үлчи батын халтар Тэгэл хурдан дагнуудын анхан сайхан үед нь гандмөр авгаатай гархин зуудаа дэглэгтэй гар шүтэрдэггүй жолоотой тугаал зангидсан хацарааран асарда тургвийн чангалаа төгсүүдийн бага тураад авгийн хандаагаад удаан хурдан дагнуудын нунсан хүүхдүүд нь гэвэл баг сургуулийн зурагч багшийн заасан хичээлийг баггүй сайнаар сурдаг Бага жоохон биендээ баялаг хөргөн эрдэмтэй Баатар болох хэрмэгдэлтэй байга төрүүлэх хүсэлтэй Алтан моронгаа хүүхдүүдээрээ нунасан Мөглээ тэдэр хурдан дагнууд билээ За өнөөдөр даар төрүүлсэн уянчууд одоо нэг ангийн хүүхэд гэж байна шүү. Зуун насны хой баярт одоо даага төрүүлж байгаа юм байна. Баяр үргээ өдрөө. Хурдан дагны уралдааны баян хотоодон Сэдэн
аймгийн мандал сумын залууя сугрын хүрэн энэ хэл урдандагийн өмсөн хүүхдэн батчиртаад үли манхан тааралдаад ойсон эстэн залхуураад гарсан башуурн батчиртаад таашгалсан бодов чинжэлийн баян хотоод хэрхэжлийн түрүү магна болох үнэхэрийн хурдан хүлэг мөнөөс мөн бэлээ. За наадамчиг олон сайхан баяр хүргэе. Шагнал давхан арсан чи даагуулж төрөхмөч явдаг гэж бодогдлоо шүү. Энэ ертөнцид их хүн болж төрсөндөө маш их баяртай байна. Миний үр ач зээнэр ингээд зогсож байна. Миний ууган охин мод хүү охин хоёртай гэр бүлэрээ энэ 5-6 гэр хүн болсон гэж байж байна. За хоёр дахь хүү манууд манай Эрдэнэбат ингээд эхнэр цэцэг. За манай хоёр маань нулимс цусуудан өөлж байгааг та нар таалан болгоогоорой. За миний хоёр хүү сайхан хүүтэй байсан. ертөнц гэдэг чинь ээлжин ирдэг учраас миний хоёр хүүд нэгэн удаа зовлон цогцсон шүү. За миний хоёр хүү. За одоо өөрийн хүүгийн хоёр сайхан охин таацсан бэ. Явсан юм уу? Ирсэн. Хоёр сайхан ач охинтой. За гурав хэдийгээ. Хүү маань 10 болдох маань ингимээр байх харин 10 болд маань амбул дөрүүлээ охин хүү хоёртой охин хятад сургуульд суралцж байгаа сургуулийн сарааг уурсраа ирж амжаагүй. За тоог нь хэлгээ бодё хитгэе барцсан. За дараагийн дөрөвдгөө маань Балд Эрдэнэ маань гэр бүлтэйгээ ингээд хоёр сайхан хүүтэй ингээд 4 амбулаараа сайхан амьдарч байгаа. За 5 дахь хүү маань урьдчаа ингэсэн дээр баггүй. За 5 дахь хүү маань Батболд охин хүү хоёртой ингээд 4 ингээд надтай хамт аль нутагтаа амьдарч байгаа. За хит юм бэ? За 6 дахь охин Ариун баяр маань хамгийн өнөр өтгөн олон үр хүүхэд төрүүлсэн алдарт ихийн одонтой ийм охин байгаа. За нэг охин маань наадмын бэлтгэлд бүжгийн сургуультай учраас ирж амжаагүй. Одоо энэ 3 хүүхдийн нөхөрийнхөө хамтаар ингээ ирээд энэ баяр наадамд оролцож байна. Хитгэн мэдгүй. Өөртөө тоогоо хийдээ. За 7 дахь хүү Ариун Эрдэнэ. Алаа гэдэг нэртэй Ариун Эрдэнэ ахнэр хүүхдийнхээ хамт охин хүү хоёртой морин дуртай нэг хүүтэй. За ингээд Улаанбаатар хотод замнэр сайхан амьдарч байна. Одоо хэд 8. За 8 дахь охин Тунгалаг баяр маань 2 охин нэг хүүтэй нөхрийн хамтаар замын үдэд ажил алба хашин тэнд амьдарч байгаа. За хамгийн отхон хүү Эрдэнэ баяр 3 хүүхэдтэй залуугаараа тэтгэврт гарсан. За ингээд Улаанбаатар хотод эхнэр хүүхдийн хамтаар амьдран суудаг.
За ингээд олон хүүхдтэй байхын буян заяаг идэж ээж минь заяасан заяа юм болов гэж би баярлж байна да. Өнөөдрийн сайхан өдөр ингээ бүгдээрээ цуглараад ээжийнхээ 100 насны ог тэмдэглэж байгаа бүхэн хүмүүстэй эрүүлэг сайн сайхныг хүсэн өрөөгөөд эрүүл сарууд аз жаргалтай сайн сайхан амьдраарай гэж хүсээд за гэр бүлийнхээ хүүхдүүдийг танилцуулъя. За манайх хамгийн том охин Тогос цэцэг. Амбул дөрүүдээ юу дөрөв Хоёр удаа тий. За ингээд хоёр охин. Гурван хүүхэдтэй охин бас гурван хүүхэдтэй гурван хүүхэдтэй ингээд сайхан амьдарч байна. За та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Ингээд миний удаах дуу Баттогдох эхнэр хоёр охины хамт амьдардаг. Хоёр охин одоо Улаанбаатар хотод нөхөр том охин Гантг маань Улаанбаатар хотод нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Бага охин Байгаль маань Эрдэнэт хотод нөхөр нэг хүүгийн хамт амьдардаг. За дараагийнх нь Бачиргалын бүрэн жаргал. Ганцаараа ирсэн байна. За манай энэ Сэлэнг аймаг Баруун бүрэн суманд нөхөр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Одоо сургуулийн дотор байранд ажилладаг. Дөрвөн хүүхэд нь Улаанбаатар хотод, бага охин 12 дугаар анги. За дараагийнх нь Бачиргалын Баттулга. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Охин намын ямар сургууль? Гурван хүүхдийн хамт амьдардаг. Охин намын оюутан, хүү төгс жаргал нь 12 дугаар анги. 12 дугаар ангид суралцдаг. За дараагийнх нь Мөнх Эрдэнэ. За энэ дүү маань одоо Дахин хотод барилгын хабын инженерээр ажилладаг. За отхон дүү Мөнх Цацрал. Сэлэнг аймаг Баруун бүрэн суманд нөхөр хүү охин хоёрын хамт амьдардаг. Хүү Тэргэлэн Улаанбаатар хотын их засаг их сургууль суралцдаг. Бага охин энэ Цэлмэг нь Баруун бүрэн сумын ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангид сурдаг. Нөхөр гам болдон сумын алдар дуяач. Сүхбаатарын 5 дахь хүү Туг Бодрох байна. За манай хам бүл дөрүүлээ. Хүү охин хоёртой. Охин маань ажилдаа энд ирж амжаагүй байна. Хүү маань энэ Дартын төв рүү явцсан арайхан ирсэнгүй. За тэгээд энэ манай гэр бүлийн хүн Мөнх Бодрон. Энэ миний зээ охин Амарлан гоо. Ингээд манай гэр бүлийн танилцуулга болчихдоо. Баярлалаа. Дахиулъя гэсэн үү? Дахиулъя гэсэн юу гэсэн бэ? За дараагийн гэр бүл Сүхбаатарын Гамбат. Гэр бүл хүүхдүүдийг нөрөнзөлье. Танаа хүүхдүүд яасан? Одоо ирж байгаа. За тэндээс. Ирж дуусахгүй манайхаж. Үй. Бүгөөж унахнууд аач. За баярлалаа. Ингээд өнөөдөр эмээгийнхаа 100 насны ан баяр сайхан болж байна. За магадгүй аав маань байсан бол өдөөд танилцуулаад зогсож явах байсан бах. За яг хөө тэгээд том хүү Гамбатын шижир байна. За ээжийнхаа хамт эхнэр хөөхөд за төрсөн дүү
уянгийн хамт ирсэн. За одоо уршаа гараад нэг алхаш. За миний ээж Дэмбэр Нимбогийн оюума ийм сайхан хадагтай байна. Дундгов аймгийн Эрдэнэлээ сумын ш. За. Олон улсын спортын мастер, хөнгө атлетикийн тамирчин. За миний хань Төмөр Баатрийн сэлэнг. За одоогоор хуваараа бас ажлын хөдөлмөрлөд байж байна. Миний хүү Шижрийн Маргад. За одоо 11-р анги. Ангийн дарга. Миний хүү Шижрийн Анар. За дээшээ хараа ёслороо миний хүү. За Бэлхонов сургуулийн Орос сургуулийн сурагч байна. За миний дүү Баян-Мөнхийн Гүрбадам. За ийм сайхан хүргэн дүүтэй болсон би. За миний удаах дүү би чи ингээ хоёулаа юм байгаа. Ганбатын уянга. За дархан бэр болсон. Ингээ 3 хүүгийн хамт амьдарч байна. Том хүү Гүрбадмын гүр очир. Ай яа. За удаах хүү Гүрбадмын гүр эрдэнэ. Яа. За тэр нөхөр Гүрбадмын гүр жаргал. За ингээд бидэд ийм өнөр өтгөн болоод сайхан амьдарч байна. За өнөөдөр бас ингээ хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд ээжийнхээ ах нах захыгаа нэг үг хэлнэ гэмээ өрж байна. Ээжийнх нь нах зах юм байна. Баярлалаа. Сайхан наадам болж байна. Өнөр өтгөн олоолаа. Бүгдээрээ л миний ах トゥ нэр гэж бодогдож байна. Одоо тэгээд сайхан наадцаагаарай. Сайн байцгаана уу? Энэ дөрөвсөн ахын дуу самт найз бүгд өнөөдрийн албан баярыг хүргье. За манай гэр бүлийнхэн тэнцвийн даваасран энэ айдын миний долоон бүгднээ. За миний том октябр Симбатын октябр амбул города эхний үгтэй хамт амьдардаг шарын говийн уур хаад мондгны жолооч. За дараагийн Симбатын Эрдэнэ чулуун ороо охины хамт амьдардаг амбул тавда. Яаж аваа нүг ажилтаа ороод ирж чадсангүй ороо хүүхд нөлөөлөгч ирсэн. За ороо охинтой хамгийн баг манд Симбатын Эрдэнэ цогт. За эхнэр нэг хүүхд нэг бандтаа ингээд бас шарын говийн уур хаад мондгны жолооч. Иймэрхүү амбултэй дээ манайхаа. Энэ болохоор одоо камерд үтчих учраас тэргээр хүн байхгүй гэж битгий санаа зовоороо манайхаа. За тэгээд сайцмаа гэж хүний гэр бүл өр хүүхдүүд өнөөдрийн хаван баяр төрөлцөн ирсэн одоо танилцуулга явуулах гэж байна. За та бүхэнд энэ өдрийн амрыг айлтгая. Миний эмээ сайц маань Гомбын 3 дахь охин бол төрсөн. Аюу шимэгийн 3 дахь дүү. За тэдний үр хүүхд Батмөх цэцгээ нарын үр хүүхдүүд ирсэн байна. За араашаа $10 миний ээж санхүүч мэргэжилтэй тэтгэвртайгаар сууж байгаа хөгсөн байна. За дараах нь одоо сайцмаа гэдэг хүний охин цэцгээ. За станцд ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан. За түүний дараах миний эхнэр Хонгорцол Дахны анагаахын коллежид багш. За дараах нь Ануужин манай том охин. За дараах нь болохоор миний 2 дахь дүү Батмөхийн Загц зүрэн охиныхоо хамт. За дараагийнх нь Батмөхийн Бүрэгд орж 3 дахь дүү эхнэр хүүхдтэйгээ хамт ирсэн. За Бүрэгсүрэн эхнэр нь. За түүний дараах отхон дүү Лавгтлан Батмөхийн. За охин Цолмогийн хамт мөхчин. За Загц зүрэнгийн охин Хулан нөхрийнхээ хамт хүүхдтэйгээ хамт ирсэн байна. За Загц зүрэнгийн Номин нөхрийн хамт ирсэн. За нам цэцгээ
намдаг ахын том хүү Батуулд эхнэр хүүхдийн хамт ирсэн. За. Цэцгэгчийн охин Батуулг нөхөр хүүхдийн хамт ирсэн байна бас. За, цэцгэгчийн отхон охин Энг Тунгалаг нөхөр хүүхдүүдтэй хамт ирсэн байна. За. За манай бүлнийг ингээд ирсэн байдал нь байна. За баярлалаа. За нэг хамаатан садан ахтууд та нартай энэ өдрийн мэндийг төшүүлье. Манай гэр бүл Гомбын Цэндэж үү гэж манай аав. Тэгээд манай том ах зоригоо 4 хүүхдийн хамт амьдардаг. Удаах ах маань Бадарт 5 хүүхдийн хамт амьдардаг. Тэрний удаах нь би Бадамсүрэн байна. 2 хүүхдийн хамт амьдардаг. За манай 2 дүү ирээгүй байгаа, хоёулаа ажилтаа учраас Батхүү ганц би залуу байгаа ажилтаа. Хамгийн бага дүү маань бас нөхөр нь ажилтаа өөрөө ажилтаа хийж чадаагүй 3 хүүхдийн хамт амьдардаг. За аюу шигчи маань аав гомбгээд хүн байлаа. Бас нэг хөндий гомбгээд хочтой. Тэр нь одоо ямар учиртай юм бэ гэхээр морийг сайхан ундаг хүн гинэ. Одоо эмээ маань байнга ярьдаг байлаа. Тэгээ морин дээр ингээд нэг гоё ингээд хүндлэн сууч хүндлэн ингээд нэг гоё цээжээ ингээд хангацуулаад их гоё явдаг морин дээр. Тэгээд тийм хочтой байсан юм байна. Тэгээд ихээс ерөөсөө манай эмээ тэгээд тэр гомбах хоёр ихээс хоёулахна. Гомбахыг 40 настай байхад л манай эмээ гарсан гэж байгаа юм. Тэгээд бүр үнэхээр хайртай. Тэгээд өөрийнх нь октод одоо сайзмаагч балжирэгч гэж одоо энэ октодтай ингээд цуг бараг амьдэрч цуг өссөн байх нь шүү дээ манай эмээ. Хол зайтай. Тэгээд бүр ингэж бүр хайр нь хүрээ дүүгээ. Чамайг би амандаа өөх юу, алгандаа атгах юу гэж хэлдэг байсан гэж байгаа юм. Морин дээр сундлаад манай эмээ дандаа дурсаж ярьдаг. Тэгээд би одоо эмээгийнхээ төлөөл болоод эмээ өөдрөө өссөн. Манай эмээгээс одоо Осцор догсон гээд манай эмээ өвөө хоёр байлаа. Ганц хүү гарсан. Ганц хүү нь Гамбат гэж хүн байгаа. Тэгээд тэр Гамбат гэдэг манай аав маань бол бас өнгөрсөн. Тэгээд тэдний үргэлжлэл одоо ингэ явж байна. Тэгээд бид нар би ч одоо ингэ хантайгаа, ээжтэйгээ тэгээд одоо Гамбол гээд дүүтэйгээ энэ одоо эхнэр удул байна. Миний төрсөн дүү наран тояа байна. Ингээ нөхөртөөгөө миний наран дэлгэрэгч маань одоо завгүй учраас энэ охин нь төлөөлж ирж байна. Энэ миний охин Мандуухай наша Баатар. Энэ миний хүргэн одоо том хүргэн Баатар хүү гээд байна. Энэ манай оюутны нөхөр одоо Сэлэнгэд бас нэг юу тагнуулын газар ажилладаг залуу байна. Манай энэ маань одоо багш. Сэлэнгэ аймгийн 10 жилийн сургуулийн багш. За одоо өөр юм блэ? Манайхнаас төлөж ирсэн. Миний хань ууган баяр гээд байна. За бид нар бол ингэж Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгаас ирсэн тийм ээ. Тий. За ингэ сэтгэл гаргаж одоо өнөөдөр маш их энэ сайхан ахын дүүгээ цуглуулж аюу шигчийнхаа энэ сайхан 100 жилийн ог хийж байгаа одоо ах トゥ та нартай баярлалаа. Одоо ах トゥ сатангаа ингэж цуглуулж байн одоо ургийн баяр юм уу ингэ залуучуудаа үлгэр жишээ болж хойч үедээ ингэж нэг хайрлаж дахин уулзаж байхын үлжийтэй сайхан өрөөдийг дээш нь өргөн дэвшүүлье. хангайхаа индиг тэсэр үшээгүн рүүгээ нэрэлзадал байнуудаа чолоо тэмн голлохоо Kundig
Яагаад тийм миний? Ямар тэлтгнэ? Миний. Эсвэцаё. Ти. Бортэлтэё. Ти. Болчихё. Ти. Болчихоо. Тута танда тута муту. Натэ тахтаа миний.